торт хийж нэхмэл. I love it. За сайн уу? Та нар намайг одоо яг юу хийгээ сууж байгааг таадаа. Өнөөдөр бол амралтын өдөр, бүтэн сайн өдөр. Маргаашнаас эхлээд ажлын энгийн өдрөө дахиад эхэлнэ. Амьдрал төөрөө хөврөн. Бүх юм төлөвлөсний дагуу байвал ажил маань амжилттай байна, амьдрал маань ад жаргалтай байна. Миний бас нэг мэдэрсэн юм болохоор би шинэ ажилд орсноос хойш ингээд эх саруудад болох эсвэл дараагийн семестрт болох ч юм уу эх 2 ер нь бол бүх юм ингээ 2-3 сараар хамгийн наана тэгээ цаана бүхэлдэн ингээ улирлаар ингэж төлөвлөгдөж дандаа явдаг. Тэгэнгүүт би хэдий ингээ 2 сардаа амьдраад байгаа мөртлөө миний амьдрал энэ эх саруудад байгаад байгаа байхгүй. Тэгэнгүүт надад цаг хугацаа амар хурд яваад байгаа юм шиг санагдаад тэгээ би энийг л мэдхэд 4 сар болоод ингээд дахиад нэг нас нэмэх болцсон юм шиг. Одоо хэдий ингээд 2 сар дөнгөж дуусгаж байгаа ч гэсэн надад энэ 4 сар болох ч юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд би өөрийнхөө төрсөн өдрөөр бол нэг юм хийнэ бодсон байгаа. Өөр найзуудтайгаа. Тэгээд бас тохиртойгоо түүнчлэн би ч одоо 3 хоногийн зөрүүтэй охинтойгоо уулзсан шүү дээ. Энэ дэлхий дээр ирэхэд. Тэгээ миний охин 2 нас хүрч байгаа 4 сарын 1 өдөр. Өнгөрсөн жил би охиндоо төрсөн өдөрт нь зориулаад яг энэ зурган дээр харагдаж байгаа шиг ийм хөөрхөн Lilo Stitch дээр гардаг плажийг хийж өгөөд тэгээ хөөрхөн зураг авахлаад ер нь бол төрсөн өдрийнхэн тийм нэг Lilo Stitch байсан. Тэгээ цаг агаар мухаас ч гэсэн тийм манай найзууд ирээд яг л над гарсан юм шиг бид нар бүгдээрээ тоглоод хөвчлөлтөө зураг авахлаад далаараа ороод ер нь л гоё байсан. Тэгээд би охинтойгоо хамт төрсөн өдрөө тэмдэглэсэн юм чинь. Тэгээд энэ жил болохоор миний охинд ийм гоё юм спешиал ижийнхэн төрсөн өдрөөр нь хийж өгсөн юм гээд байгаасай гэж бодоод би одоо ийм юу хийж бодож байна. Торт хийж нэхмэл. Аюун хөөрхөн байх гэдэг юм. Одоо л нэг цагаан юм торх шиг юм харагдаж байна. Гэтэ би амар гоё шоколадтай тэгээд дээр юм гүзээлцгэнтэй юм торт хийж өгмөр байгаа охиндоо. Тэгээд Надина бол аль хэдийн бэлтгэлтэй орсон. Тэгэл легонуудаа, соронцтой тоглоомнуудаа бүгдийг давхарлаж тавиал. Тэгэл Happy birthday to you. Ял юм бэлтгэлээ гэдэг. So excited. Ер нь бол тэгээд энэ юу хийж байгаа төрсөн өдрийн ялуу хийж байгаа процессоо та нартайгаа хуваалцаад бас төрсөн өдрийнх нь тэр блогийн нэг хэсэгт нь оруулдаг ч юм уу эсвэл өмнө нь оруулдаг ч юм уу whatever явуулчихсан болно гэж бодож байна. Тэгээ одоо ерөнхий юм торхны хэлбэрийг ингээд гаргаад явж байна. Тэгээд чимэглэл энэдрийг нь хийгээд ирэхэд бүр хөрмөлх хаа. За we'll see. Зя. Наардаг ийм хөрхөн. Би энэ дэдлийнхэн таглаад тэгээд одоо дотор талд нь ийм чимэглэн тоглоомн дотор байдаг ийм хөвөн чихчийн хөрхөн хэлбэртэй болгоч. Тэгээд ингээд их пин хийгдээд дуусны дараа жижигэн деталь лууд руу орно шүү дээ. За хөрхөн болох хаа. Амар хөрхөн болох. За би магнаас угаасаа эхлээд асуусан. Харин ингээ охиндоо торт хийж өгч байгаа нэхэд. Тэгээ би ямар торт хийж өгөх вэ гэдээ асуусан байхгүй. Шоколадтай торт хийж өгөө эсвэл цагаан торттой дээ шоколадаар ингээ бүрдсэн тийм торт хийж өгөө гэсэн чинь шоколадаар бүрдсэн торт хийж өгөө л гэсэн. Тэгэл угаасаа тэр нь аягүй хөрхөн бахах уу. За нэг юм хөө юм да. За ингээд их би инди боллоо. Хөрхөн. Жохмит. Эрт ишин гүйлэх. За одоогийн байдлаар дээдлийнх нь шоколадтай юм бүрмэлийг нээж.
The next day. За ингээ маргааш налсан байна. Одоо энийг чинэглэн. Гэтэ нэг амар хөөрхөн чимэлмээр байгаа байхгүй юу? Доотлол нь баг илүү ч юм шиг санагдаад байна. Гэтэ энэ нь бол илүү юм суурьтай, юм явахтцтай сайн болгож өгч байгаа. Тэгээд миний хийсэн юм болохоор ийм хөөрхөн юм суур юм орой дээр нь тавиад тэгээд дээр нь юм зээлгэн тавиад нэг улаан өнгөрөд өнгөд вау бастэй. Ийм хөөрхөн I love it. За тэгвэл одоо энийг би оёморгүй авахгүй. Тэгэхээр энэ дэр нь халуун цавуугаар ингээ наачи. Тэгээд өнөөдөр хөрхөн орой сууж агаад торт хийчлээ. Гэтэ би энийг яг надины төс өдрөөр гიშгэлэх хэсгээс мэдгүй юм. Би жоохон фэнси торт хийх юм уу гэж бодогдоод байна. Тэгэхээр би энэ тортоо зарч магадгүй гэж бодож байна. Бичлэгтээ маань хамт байсан баярлалаа. Subscribe дараарай. 82% нь subscribe дарлалгүй үздэг юм лээ. Тэгээд бас лайк дараарай. Би өдрөөрөө та нар хэрвээ иддэг кейк нэс илүү ийм гараар хийсэн хадгалжуулах хөрхөн сүмнэр болгоод байлгах ийм торт бэлгэн авбал ямар байх вэ? Та нар ямар сэтгэл төрөх вэ? Тэрийг бас комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Тэгээд бүгдээрээ маргаашийнхаа бичлэгээр уулзцгаая. Тэгээд маргааш болохоор рeel орох бах. Өдөр болгон бас влог хийх жоохон хүндрэлтэй. Зүгээр энэ хэсгийг хасъя. Тэгээ би яа гэдэг ойлгохгүй. Зүгээр заримдаа онын доод бидтэй хүн чинь ийм ороод. Гэхдээ би яг өөртөө амласан амлалтандаа хүрээд тэ чаленжаа биелүүлээд 365 хоног бичлэг хийнэ гэдээ хэлсэн маа штэ би. Тэрнээс биш би ерөөсөө өдөр болгон влог оруулах ч юм тийм ерөөс хийлээгүй. Угаасаа YouTube-ийн shorts бас айгүй хүмүүст хүрдэг, айгүй олон хүмүүс үздэг гэж богинохон байдаг болохоор тэгээд нэг өдөр shorts, нэг өдөр влог ч юм уу тэгж оруулж явъя гэж бодож байгаа. Тэгээд энэ болохоор миний crochet гэдэг плейлист маань орох бичлэг байна. Тэгээд та нарт бүгдээр нь намайг дэмждэгт баярлалаа. Маргаашийн хамтлагаар уулзцгаая баяртай.